За та бүгдийн өдрийн амрыг ирье. За гадаадын хуулийн этгээд Монгол улсад бас ийм бооцоо тоглоом зохион байгуулад их хэмжээний иргэдийг татан оролцуулах байх үү те, иргэд оролцоод их хэмжээний бас мөнгө ингээд алдаад байгаа. Энийг бол бас зохих хэмжээнд шийдвэрлэх нь бол зүйтэй. Гэхдээ яг асуулт бол сая давхцлаа л да. Яг ингэж бүгдийг хоригдсноор далд хэлбэрт орохгүй юу гэж ингэж асуух гэж ирсэн. Яг тэгээд хариулчлаа гэж үзэхээстэй. За тэгэхэд өөр нэг хэдэн асуулт байгаамаа. Нийт ер нь хохирогчдын тоо гэж гарсан уу? Хэдэн хүн хохирсон юм болоо энэ одоо яг энэ ажиллагаанаас болоод дээрэс нь энэ танилцуулга үзэл баримтлалд бол ийм өгүүлбэр байна тийм. Авилга албан тушаалын гэмт хэргийн замаар олсон мөнгийг угааж байгаа нөхцөл байдал тогтоогдсон гэд. Энэ бол их маш ноцтой юм мэдээлэл шахам үгэлдээ. Тэгэхээр энэ дээр бол нэмэлт тодруулгыг авъя. Энэ ямар нөхцөл байдал тогтоогдсон, яг эзэн холбогдогч нь тогтоогдсон юм уу? Хэдэн төгрөгийн ийм асуудал байгаа юм бэ? Энэний мөрдөн шалгах ажиллагаа ямар түвшинд яваа юм бэ гэд. За дараа нь зөвшөөрөлтөй хуулийн этгээд бол сар тутам 36.2 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний онцгой албан татвар ноогдуулах юм зохицуулттай байна. Гэхдээ бол энэ бол улсын татварт орлого болж орж ирдгүй юм байна. Тэгэхээр энэ яагаад татвар хураагдахгүй, татвараа төлөхгүй байна вэ гэдэг ийм асуулт байна. За түрүүний асуултыг асуусан. За иргэд өөрснөө хуваараа түүгээрээ гадаадын вебсайтыг вебсайт нь мөрөөдөө тоглох юм бол тэр хүн энэ хуулийн хамаарах субъект болох уу хуулинд? Тэр хүнийг бас мөрөөдөө тоглосон гэж үзэх үү гэдэг ийм хэдэн асуулт байна. Баярлалаа. За ажлын хэсгээс энэ Монгол банкнаас хүн ирээгүй юу? Энэ Монгол банкоос энэ хуулийн төслийг хилцэхтэй холбоотойгоор ирүүлж байгаа материал дүгнэлтэн дээр яг энэ гадагшаа гарч байгаа мөнгийг яг зааглаж чаддаг юм уу? Энэ OneXBet-ээр гарж ийн, энэ тэрүүгээр гарж ийн гэж ялгаж зааглаж чаддаг юм бас энэ дээр нэмээд нэг хариулт өгөхөөр. За Баярмаа гишүүний асуултанд хариулъя. Ажлын хэсэг 4-р эндэр дээрээс албаны хүмүүс 4-р эндэр дээрээс өөрсөнд хамаарах асуултанд хариулт өгнө. Өөрийгөө танилцуулаад. За Монгол банкны дэд ерөнхийлөгч Гамболтын ихтэй гишүүний асуултанд тодруулъя. За сүүлийн жилүүдэд бол криптовалюттай холбоотой гадаад гүлгээний урсгал бол эрчтэй нэмэгдээд байгаа. 2021 онд бол цэвэр дүнгээр 120 сая доллар байсан бол одоо өнгөрсөн 2024 онд бол 578 сая Америк доллар, оны эхний улирлын байдлаар бол 87 сая доллар бол гадаад гүлгээний Монгол улсын эдийн засгийн харьяат болон харьяат бусын хооронд бол хийгдсэн криптовалютын гүйлгээгээр бол байгаад байгаа. 2021 оны гүйлгээнээс ингээд 4 дахин их нэмэгдсэнтэй холбогдуулан Төв банкнаас бол тухайн үедээ бол хэд хэдэн бодлого арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд бол тухайн гүйлгээг илгээж байгаа банкаар нь дамжуулаад тухайн гүйлгээ хийж байгаа харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаанд нь бол илүү хяналт зохицуултыг хийж явуулж байгаа. Ерөнхийдөө ингээд тайланг нь харахад бол тухайн жил болгон аль банкаар хийж байгаа нь бол харьцангуй өөрчлөгдөд яваад идэг. Хамгийн тод жишээ гэх юм бол 2023 оны жишээн дээр харах юм бол Тээвэр хөгжлийн банк нэгч гүйлгээ хийгээгүйсэн бол 2024 онд бол 162 гүйлгээ хийжсэн. Тэгээд 24 онд бол энэ гүйлгээ нь огцом нэмэгдсэн байгаа даа. Худалдаа хөгжлийн банкаар жишээлбэл харьцуулах юм бол 24 онд огт гүйлгээ хийгдэг байсан бол 2021 онд бол нийт гүйлгээний 80% бол хийгдчихсэн. Тэгэхээр Төв банкнаас тухайн арилжааны банк тус бүр дээр нь энэ сэжигтэй мөнгөн гүйлгээг мэдээлэлтэй холбогдуулсан зөвлөмжийг хөргүүлээд энэ дээр нь холбогдсон хяналт шалгалтыг бол хийгээд явж байгаа. Мэдээж энэ гүйлгээ илгээгчид маань өөрсдөө Төв банкнаас энэ ирүүлсэн хяналт шалгалтын дараа тухайн банкаа солиод ингээд өөрчлөөд яваад байгаа. Тэгэхээр бол энэ дээр нь бол арилжааны банк болгон тус бүрдээ бол энэ харилцагчийг таньж мэдэх энэ үйл ажиллагаагаа бол илүү наривчлаад зохицуулаад энэ харилцагчийг таньж мэдж байгаа энэ процессоо илүү боломжсонгүй болох бол зайлшгүй шаардлагатай байгаа. Ер нь бол ингээд банкаа солиол яваад байгаа гэсэн үг. Энэ дээр нь бол энэхүү хууль батлагдаад явсны дараа бол Төв банкнаас энэ үйл ажиллагааг бүр нэлээд буруулах тийм боломжтой гэж бол үзэж байгаа. За Баярмаа гишүүнээ хариулт болов уу? Нэмж хариултууд үгүй ажлын хэсгийнхаа.
Засгийн газрын хэрэглэх газрын хууль эрх зүйн газрын ахлах референс өрөө хорол. За цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тоо мэдээлэлээр бол одоо эрүүгийн хуулийн одоо тусгай ангийн 20-17 дугаар зөвлөлт ангиар мөрөөдөө тоглоом зохион байгуулах зөвлөлт ангиар нийт 669 эрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад за 200 хэргийг бол шүүх шилжүүлэх саналтаагаар явуулаад 104 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлсэн гэсэн тоо мэдээг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тоо мэдээ байна. За хариулъя. Инх 50 тэд ерөнхийлөгч дөрөвдүгээр энэ дэр. Баярмагшийн асуулт нэмээд тодруулж яг энэ гүйлгэн дээр бол бид бүхэн яг энэ мөрөөдөө тоглоомны гүйлгээ байна, энэ цахим гүйлгээ байна гэдгийг бол яг илгээгчийн хувьд бол хянч одоо юу гэдэг шалгаад нарийн тогтоох бол боломж бол хүндрэлтэй. Тухайн одоо гүйлгээ илгээгч маань өөрөө тухайн харилцагчийнхаа одоо цаашаа явуулж байгаа одоо гүйлгээний бол одоо эрсдлийг бол өөрөө хүлээдэг. Хүлээн авахч банк нь бол биш. Тэгэхээр тухайн харилцагч банк маань өөрөө тухайн харилцагчийг таньж мэдэх процесс дээр бол хамгийн анхны гүйлгээ яваад энэ дээр бол одоо юу гэх юм энэ бол зөвхөн ийм крипто валютын гүйлгээ байна гэд мэдүүлээд явчихад бол эхний удаа бол явчихж байгаа. Дараагийн удаа энэ бол хэд хэдэн давтамжтайгаар ингээд яваад ирэх үеэр бол тухайн одоо хүлээн авахч талаас илүү нэгтэлсний үндсэн дээрээс энэ одоо цахим одоо мөрөөдөө тоглоом байна уу, крипто байна уу, одоо coin байна уу, одоо өөр юу гэдгийг одоо юу гэдэг асуулга авч иж